Хууль зүйн сайдаа тэгэхээр логикийн хувьд нэг зөрчилтэй юм байгаа юм л да. Таны саяны хэлж байгаа 19 болохоор тагнуултаа хамааралтай зүйл байгаа даа шүү дээ. Хэрвээ тийм байсан бол анханасаа энэ чинь тагнуулын газар мэдээлэх ёстой шүү дээ. Гэтэл яагаад тагнуултаа холбоотой энэ асуудлаар цагдаагийн ерхий газар мэдээлэл өгөөд одоо тэрэн дундаасаа ингээд замхраад алга болчихоо. Тэр бол одоо юу гэдгийг ийм PR-ын шинжтэй юм болоод өнгөрчөө гэсэн хардталтай байгаа байхгүй да. Бусдыг нь бол явцын дундаа одоо энэ хүний эрхийн үндэсний комисс болон бусад таны хэлж байгаа тайлбараас гаргалгаануудыг харж байна л да. Тэр яагаад тэр зүйл заалт ийм тодорхойгүй танд мэдээлэл очоог нь ойлгомжтой. Та тэр хэргийг гардан шалгаж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ цагдаагийн ерхий газар яагаад одоо ингээд сарнцсан зүйл заалтыг тэнцээ ишилч вэ? Эн чинь эргээд маш том одоо эсэргээрээ одоо юу гэдгийг нөгөө хүмүүсийн хэвлийн эрхчлөөнд халдж байгаа ч гэх юм энэ асуудлыг одоо хардах эрхийг нь одоо суур болчихсон байхгүй да. Тэрийг л тодруулаад байна. За Алтан гэрэл сайдын микрофоныг өгье. Гэхдээ гişүүдээ юу яан шүү. Хэдүүлээ бас хурлынхаа дэгийг барьж ажиллана шүү. Алтан гэрэл сайдын микрофоныг өгье. Тэг яагаад мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа гэдэг асуулт таавар ус хуульчхан энэ дээр би түрүү анхны танилцуулгандаа дурдсан. Цахим үрийтэй тоглоом буюу энэ сайтад ажилладаг иргэний хэрэг 2022 оноос эхлэн энэ 9.3 тэрбум төгрөг гэж ингэж бүлэглэлтэй холбоотой одоо бүлэг хэрэг болцсон шүү дээ. Зарим хүмүүс нь цагдаа орхицсан, зарим нэг нь энэ үнэ ингээд өчигдөр олон нийтийн сүлжээгээр хэлчихэн л энэ хэрэг шалгагдчихсэн байна. Шалгагдчихсэн байна. За бусдыг амиа хорлоход хүрэх гэдэг хэрэг бас дахиад энэ дунд хүмүүсийн нэг хүнтэй холбоотойгоор 2024 оны 9 дугаар сарын 26 оны өдөр Чингэлтэй дүүрэг хэрэг бүртгэлтэй хэрэг үүсгэж шалгаж ирсэн байна. Тэгээ энэ хүрээндээ л гэж хэлж байгаа. Тэрнээс биш яг таны хэлдэг шиг нэг юм дээр үүсгээд дахиад өөртөө шиг өөр үйл баримт руу үсрээд тэндээс олсон зүйл дээрээ ингээд явцсан бол энэ өөрөө зөрчил болно. Энд байгаа